ангид юусан нүдэн шилтэн гэхээр соёлтой байдгүй шүү. Шивэстэй шилхүүн гэхээр соёлгүй гэдгүй шүү гэж ээж надад хэлдэг. Би авч явж байгаа байдал чинь хаанч зүг байх хэвээр. За сайн байцгаана уу? Намайг Мегмарата хөхтэй Нэмбат гэдэг. За Бат хөгж дууддаг. Одоо 25 настай Хинтээ аймагт ажиллаж амьдарч байгаа юм залуу байна. Тэгээд энэ өдрийн мэндийг хамгийн ихэнд хүргэх ёстой. Хинтээ мэдээ сонингийн бүх үзэгчдтэй аль биесээр энэ өдрийн мэнд хүргье. Хамгийн анхны бичлэг би айгүй хайртай тэр бичлэгтэй. Намайг өдий зэрэгт яг одоо маш олон танихад хэрэг болсон. Одоогоос яг 1 жилийн өмнө хамгийн анхны зохинтойгоо бичлэг хийгээд маш санамсаргүй байдлаар бичлэг хийгээд зүгээр нэг юм тренд болж исэн тэр үеийн бичлэгийг хийгээд тэр оройн чам маргааш өглөө айгүй өөрөөр өглөө ирсэн юм аа. Тэгээ фэйсбүүк ороод харсан чинь маш их мэдгдэл ирсэн байсан. Тэгээ гайхаад би яг тухайн үед бол би энэ алдаа гарчих шиг боллоо юм бодоод тоогоогүй. Тэгсэн чинь 200-300-аад мянган үзсэн байсан. Тэгээ маш их комменттай. Тэгээ би яг тэр өдрөөс 7 хоногийн турш би яг фэйсбүүкээс өөр орчинд ерөөс ухаанаа ашиглаж чадаагүй. Зөвхөн фэйсбүүкт яг юу гэж байгаа бол намайг хэн юу гэж бичсэн бол ямар хүн реакшнд орсон бол гэдэг юм руу бүр яг 100 ухаанаа хандуулсан байсан 7 хоног. Тэгээд өөртөө эргэлзэж эхэлсэн. Бичлэгээ устгахгүй эсвэл байлгаж явах уу? Устгамаар санагдсан мэдрэмж их юм бол хүмүүсийн сөрөг коммент хамгийн их сонссоо тэгэл A copy лээ. Дуучны. Би дуртай дуучныхаа шивэсийг ер нь л маш их дуурайлгаж хийсэн. Тэр маань маш их сөрөг комментиг надад авчирсан. Дондёр гэдэг одоо яг одоо миний яг бүтэн би 5 жил яг тасралтгүй сонсож байгаа. Яг миний хүүхэд насны хамгийн одоо Монгол дунд орох туртай шалтгаан байсан гэх юм уу. Би ерөөсөө Монгол дуу сонсдоггүй байсан. Тэгээ тэр үед би хамгийн анх шивээ сонирхож эхэлж байхад одоо миний дуртай дуучин маань анх гарч ирж ирсэн. Тэгэл тэрнээс хойш байгаа. Бичлэгнээс өмнө гэхдээ таамагласан баха. Би маш их чат бичиж үзчихсэн. Маш их дэмждэг шүү. Тань нэг юм шүтэмшрэгч байдаг шүү. Гэхэд ер нь бол харж исэн. Бичлэгнээс хойш бол бүр сайн минь тустай холбоотой. Хоёр бинийгаа таньж мэддэг. Тийм болсон баг. Яг хүлээж авах ойлголт нь тутмаг байсан болохоор надад дургүй байсан баг гэж боддог шүү дээ. Тийм. Маш сайн харилцаатай байсан шөөс хэлэхсний дараа харилцаа нь хувирах ч юм уу тий. Эсвэл зүгээр юм гаднах байдлаар нь дүгнж харьцах ч юм уу маш том тийм. Тэгээ би яг дотроо хувь хүнийхээ дүгнэлтээр бол шөөс гэдэг ойлголт тутмаг болох намайг ингэж байгаа хаа гэдэг бодолтой л байсан. Зүгээр л маш их золиос гаргахыг хичээсэн өөртөө. Би ерөөсөө золиос гэдэг юмыг мэддэггүй хүүхэд байсан. Маш бүх юмд бэлэн би айлын ганц хүүхэд бүх юмд бэлэн өссөн болохоор би амьдралын муу мухай хэцүү ерөөс үзэг хүүхдтэйсэн. Тийм болохоор маш том золиос гаргаж иж би өөртөө бас хүний хандлага, харилцаа бүх талаас нь харж үзэж байгаа болов. Тэгээ сүүлдээ яванд хүмүүс намайг үнэлж эхэлсэн гэх юм уу. Энэ маш том золиос шүү. Чи зүгээр нэг шивээс биш. Алдартай уран бүтээлчин шивээсийг хийлгсэн болохоор хүмүүс ч маш их дургу байгаа хаа. Гэхдээ энэ ганцхан Монголд болдог зүйл биш ээ. Гадаадд маш олон хүмүүс энийг хийлгдэг. Манай Монголын соёл үйл хэлэг өөр болохоор манлайлагч гэдэг юм хэрэгтэй. Чи тэдний нэг шүү гэж маш олон надад юм урмын үг хайрлж хэлж байгааг би бас дотроо кодлоод авцсан байсан гэх юм уу. Тийм. Гэхдээ би хүн болгон тайлбарлаж хэлэх шаардлага байгаагүй. Хамгийн анхны шивс одоо энэ. Би нэг яг ээж аваасаа айгаад гэх юм. Яг юм шархны лентний хэмжээтэй анх хэлгэж исэн. Тэгээд энийг мэдэгдэхгүй 7 хоног явсан. Яг шархны ленттэйгээ. Тэгээд ээжтэйгээ юм ярьж чад яг нэг гэртээ аяга уугаад цуг нэг ээж хоёрын нэг амин яриа байдаг. Хүн болгоны гэр бүлд нэг хов бацах төрлийн ч юм уу. Тэгээд нэг харсан чинь миний шархны лент усанд хөвж явчихсан. Тэгээд л ерөөсөө за би мэдэгдсэн юм гээд гялсгүйгээл шархны лент наасан чинь би чамайг айл дээр яг унтчих чинь гараа яатсан бол тоо гэж харж исэн. Тэгээд хизээ хэлхэж нь хүлээжсэн гэдэг мэдрэмж миний айцыг давсан. Яг маш том асар ялгаатай. Яг сайхнаас мэдэж эхэлсэн хүмүүс бол намайг угийн сахилгагүй тий жоохон мууд сөрөг талаас нь боддог. Айлын ганц хүүхэд болохоор жоохон эрхийн тэнэг дураараа өссөн. Тэгээ тэр нь давмгайлсан жоохон хүнд гар бүтэхгүй хүн гэж боддог яг эхний нэг 5 минут.
харьцаж үзээгүй байхтай шүү. Намайг өмнө мэддэг байсан 10 жилийн ангийнхан яг л намайг 10 жилийн өмнө ангийн байгаа байдлаар хүлээж авдаг. Тэр нь маш гоё надад. Өө чи хизээ юм байсан өөрчлөгчж гэж ерөөсөө тийм харлуулдаггүй. Энэ бол надад амар гоё нөлөөлсөн. Тэг дээрэс нь гэрийнхэн маань намайг амар дэмжсэн, маш их дэмжсэн. Чи наадгаа хизээч бойл харилцаг хизээч тэгж хэлж байгаагүй ээж аав маань ялангуяа. Маш сайн дэмжсэн хүмүүс үл ээж аав маань бас ээж аав маань надад 100% эсэргүүцэл хамдуулсан бол би болцсон байхад гэхгүй бах. Би эзэж би төлөвтэй өөрийнхөө номернд хүн хэрнээ 1000 мундаг хүн байгаад ээж аавынхаа дорол байх хэрэгтэй болохоор тэгээд л тэр хоёрынхаа үгэнд ороод болцсон байх. Шантрах үе байсан. Харамсах гэхээс илүү зүгээр шантарсан үе байсан. Шивс хэлэгчээд маш сайн найзынхаа бас өөрөөсөө түлхэж үтсэн. Мэдээж тэр хүний гэр бүл намайг ойлгохгүй. Үуч таарна ойлгох ч үе таарна. Тэгээд ер нь өөрийнхөө зарим нэг дотны найз нөхөд бас нэг хамаатан садангууд үл хэлээ өөрөөсөө түлхсэн байдал харагдсан. Гэхдээ энийг би маш өөдрөгөр харсан. Зүгээр л хүнийг хүн чигээр нь хайрлах нь л гол юм болов. Заавал шивэстэй байж энэ хүн надад ингэж харьцах хэрэгтэй юм. Заавал шивэсгүй байж энэ хүн надтай сайхан харьцах хэрэгтэй гэдэг хоёрын ялгааг би яг дунд нь олжуулсан гэж боддог шүү дээ өөрийгөө. Энэ миний сошиал маркетинг хийж байгаа, бичлэг рeel хийж байгаа. Энийг бол би зөвхөн хүнд таалагдах гэж хийгээгүй. Өөртөө түүх бүтээж хийж байгаа. Тэ. Тэгээд заавал би жоохон дүрм эвдмээр санагдсан. Заавал рэпер гэхээр шивэстэй. Төрийн албаагч гэхээр ямар шивэсгүй байх ёсгүй. Зөвхөн албан тушаалаа маш сайн гүйцэтгэж байгаа гүйцэтгэлийг л улс нь гой хүлээж авах хэрэгтэй болохоос биш биенийх нь байдлыг хүлээж авах ёсгүй байх гэж боддог. Тийм болохоор би тэрийг зүгээр нэг жоохон бусдад таниулмаар санагдсан. Би эзэж хүнтэй муудалцж үзээгүй. Би муудалцсан ч өөрийгөө цэвэрхэн аваад гарчдаг. Эзэж хүнтэй би зодон цохиож үзээгүй. Тэнгууд хүмүүсийн харж байгаа үнцэг болохоор за энээс хол явъя. Энтэй эзэж нийлэхгүй. Ийм хүн бол бүтэхгүй гэдэг өнцгөөс хардаг. Яг үүндээ тэгэл харьцаж үзээд юм уу нэг хоног надтай хамт байж үзээд яг доторх хүний маань харсны дараа шал оруулдаг. Тэг хүмүүст цаашдаа дамжуулж хэлдэг. Энэ хүн чи юм биш шүү. Би ойрын хугацаанд маш сайн нэг ахтай болж авсан. Бас энтэй амьгтаа цуг амьдэрдэг. Гэхдээ би анх бол ахыгаа өрсөлдөгч гэж боддог байсан. Тэг айлаагаан цөөхт болохоор би ерөөсөө ах ихч байхгүй хүнээс үг сонсох маань жоохон тутмаг. Зөвхөн ээж аваас үг сонсдог. Тэгэхэд одоо нэг хүн эмэгцэн нэг ахтай болсон байгаа. Бас надтай адилхан энтэй амьгт амьдэрдэг. Адилхан бас бичлэг хийж авдаг нэг хүн байгаа. Тэгэхээр тэр хүн одоо өөрийгөө үзээд мэдэх хоо энэ намайг хэлж ийн гэдэг. Анх бол би бичлэг рeel хийх маань миний зүгээр сонирхол ажлын бус цагаараа хийдэг. Идэвхтэй байх гэж хүмүүст өөрийгөө зүгээр таниулах гэж үздэг байсан нэг хэрэгсэл байсан бол одоо миний мэргэжлийн хэрэгсэл болсон сошиал. Хоёр зорилго тавьсан оны эхэнд. Гэхдээ оныхоо сүүлд яг 2024 оны сүүлд би өөрийнхөө зорилгыг харсан. Яг юм алга эргүүлсэн юм шиг өөрчлөгдсөн байсан. Би 24 оны эхэнд би шал өөр юм бодсон байсан. Тэгээ би шаардлага гэж бас харж байгаа. Тэгжиж би өөрөө тэр шаардлагатай хүрэхин тулд зорж байгаа, тэмүүлж байгаа, ажиллаж байгаа, хичээж байгаа. Би зүгээр хинтээ амьгаал маш сайнаар харуулахыг хүссэн. Би эзэж муу хүмүүстэй нийлж байгаагүй. Эзэж би муухай бичлэг хийж үзээгүй. Яг хүмүүсийн хэлдэг шиг энэ шивэстэй энэ бүтэхгүй, энэ удахгүй юм болно, эсвэл энэ юм байгаа та. Одоо маш муу жишээнүүдийг дурдж болно. Гэхдээ би хэлмээргүй байна. Яг яасан үндсэн дээр бол би яг тэдний эсрэг байсан. Шивэстэй өнгө гэхээр муу байдгүй шүү гэдгийг би нотлохыг хичээж байгаа. Би өөрөө бас одоо найз зөвхөнтэйгээ хос явлаа гэдэг намайг тодорхой хэмжээний 100 оны чанартай нэг хүн үздэг байхад би болно гэж боддог. 100 би бүгдэнд нь таалагдах алба хүн. Анх бол намайг нэг ч хүн өмөрж байгаагүй. Орж ирсэн 100 комментны 99 коммент нь яг миний эсрэг байсан. Нэг коммент миний ээж байсан. Миний үг та нар хизээж харьцаж үзег болохоор миний үг та нар мэдэхгүй. Би үгээ хаан ч өмөрнө. Цаг хугацаа харуулна да та нарт. За ингээд зүс нүдэн шилтэй өнгө гэхээр соёлтой байдгүй шүү. Шивэстэй шилхүү өнгө гэхээр соёлгүй байдгүй шүү гэж ээж надад хэлдэг. Би авч явж байгаа байдал чинь хаач зүг байх хэвээр. Тийм байвал тэгээд бусдад үлгэр дуурайл өгөхөл надад одоо гол зорилго болсон. Тэгээд дээрээс нь нутагт
нутагтаа ажиллаж байгаа шалтгаан нутгаа жоо хөгжүүлэе гэж бодсон. Манай залуучууд маань 10 жилээ төгсөөд Энт аймагт маань их сургууль байхгүй болохоор бүгд яг хот үрийг зорддог. Тэгэнгүүт тодорхой хэмжээний 100 хүний нэг 10 хүн л Энт аймагт үлдэж чаддаг. Маш их зүйл байдаг, хэлмээр маш их зүйл байдаг надад. Яг би 3 хүнд хэлмээр санагддаг. Доод үедээ дүүнэртаа гэсэн үг. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай дүүнэртаа. Эзэж битгий өөрийгөө голоорой. Хүний үгэнд хэд автаж явах хэрэггүй. Өөрийнхөө буруу хийсэн алдааг өөртөө л булт хийсэн байхад бус хүмүүст чи булт хийгээгүй байсан ч тэр алдаагаа засч чадна гэж боддог. Заавал бус түнд булт хийгээд өөрийнхөө дотор алдаагаа үлийн зөвшөөрөхгүй байх юм бол бус хүмүүст булт хийсэн байсан ч тэр алдаа чинь хизээж зөв болж хувирахгүй, алдаагаа засч чадахгүй. Бус хүмүүст заавал булт хийгдэх шаардлага байхгүй. Цаг хугацаа бүгдийг харуулна өөртөө зөв алдаагаа өөр дотроо зассан байхад л гадагшаа гаргахыг бол хинч чадна. Доод үеийн хандж хэлэх үг бол энэ байна. Үеийнхэндээ гэж хандж хэлэх юм бол залуучтайгаа жоохон соёлтой байгаасаа гэж хүсдэг. Маа залуучууд ихтэй нэг үе бодох юм бол маш соёлтой байж эхэлж байгаа. Намайг харахад бол ямар ч хүн миний хажуугаар гарахтаа зүгээр гардаггүй байсан. Яг мөрөлж юм уу ийм. Залуу хүмүүс улсаа мэдээж би хаяа нэг шавуу цэнгэний газараар орох үе байдаг. Гэхдээ айдаг болцсон байсан. Хаана орвол намайг хүмүүс гайг хүлээж авах уу, хаана ингэв гэж орох газараа хүртэл би маш сайн бодож ордог болцсон байсан. Тэгээд залуу үе гэхэрэл заавал нэг алдж байж ухаардгүй шүү. Тэгээд зорилгыг өөртөө маш сайн тавиараа гэж хэлдэг. Яг миний ганц том алдаа гэж боддог би өөртөө зорилго тавиагүй жоохон урсгалаараа явсан маань миний алдаа гэдэг болохоор би яг өөрийнхөө үеийнхэнд хандж хэлэх юм бол зорилгоо маш сайн тавиараа, зорилттой ажиллаарай. Тэгээд тэрний хараас нохоо мэт зүтгэрэй гэж хэлээ да. Ирээдүйн үедээ гэх юм бол залуу үеийг ойлгож дэмжээрэй. Ах ихч нар маань үйл ялэг бүх юм дээр жоохон шүүмжтэй хандах гад байгаагаар нь хүлээж авна гэдэг юм их жоохон алдсан юм болов уу гэж боддог. Гэхдээ яг би бүгдийг хэлээгүй шүү. Маш сайн мундаг ах ихч нар байгаа. Тэгээ маш сайн мундаг ах ихч нар байсан болохоч бид нар одоо хүртэл ингээд асуудлаасаа гарах юм. Энэ чанга хатуужил сус одоо хүртэл амьдарч байгаа гэж боддог. Гэхдээ яг сул тал дээр нь жоохон хэлхэмгүй л юм. Тэгээ энэ гурыг л цагж хэлээ та. Тэгээд хамгийн гол энэ бол яг бүх насныханд хамааралтай зүйл. Зүгээр л хүнийг байгаагаар нь хайрлаарай, хэн ч байсан хайрлаарай. Тэгээ би бол өөрөөсөө нэг ах байсан ч хайрладаг, нэг дүү байсан ч хайрладаг. Заавал намайг би чамаас ах болохоор чи намайг та гэж дууд гэж хэлдэггүй. Хүний хүндлэх шалтгаан гэж хүнд байдаг. Би өөрөө хүндлэх шалтгаан хийгээгүй гэж хүнээс хүндлэл хүсдэггүй. Тэр хүний толгойд би өөрийгөө хүндлүүлэх юм хийж дараа нь хүндлүүлэхийг хүсдэг. Миний ирээдүйн зорилго бол маркетинг хийн. Хэл контент ундаа хүмүүст хүргэнэ. Гэхдээ би ерөөсөө хүмүүст хүчээр хүргэхийг хүсдэггүй. Би зүгээр л өөрөөрөө баймаар санагддаг. Тийм болохоор би хүмүүс надаас асуудаг чи бичлэгтээ буст хийдэг үү гэж хэлдэг. Би хизээж буст хийдэггүй. Миний шивээс өөрөө миний бичлэгний манд буст болж таардаг. Хүмүүс яалтчгүй намайг миний бичлэгийг үзээд хайж чаддгүй юм шиг байгаа. Заавал ямар нэгэн сэтгэл бичиж, ямар нэгэн гоё байвал гоё байна шүү гэж бичдэг. Эрэг байвал эрэг, эсрэг байх юм бол сөрөг байх юм бол заавал бичиж юм уу, үзчихийж дотроо нэг ойлголт авч зүгээр өнгөрөөж чаддаггүй. Тэгэхээр энийг бол бустл гэж нэрлэн миний хувьд бол тийм болохоор миний шивээс миний амьдралын манд буст болсон юм болов уу?